Аялал жуулчлалын идэвхтэй үе эхэлж замд гарах хүмүүсийн цувуу тасрахгүй байгаа энэ үед гигэн аялал жуулчлал подкаст та бүхэнд нэгэн чухал сэдвийг онцлон хүргэж байна. Хол замд аялахад хамгийн чухал зүйл бол яхаарахгүй стандартын ариун цэврийн байгууламж болон эрүүл амттай хоол бүхий зам дагуух үйлчилгээ юм. Энэ удаагийн дугаараар бид зам дагуух үйлчилгээ эрхлэгчдийн холбоотой хамтран аялагчдын 5 тухайг шин түвшинд гаргах зорилготой өртөө төслийн талаар дэлгэрэнгүй ярилцах болно. Гигэ Монгол хуудасаар танд хүрдэг Гигэ аялал жуулчлал подкастын маань энэ удаагийн дугаар маш сонирхолтой сэдвээр танд хүрэхэд бэлэн боллоо. За ингээд энэ удаагийн дугаараар бид нар авцам дагаа үйлчлэгээний зохицуулбар байгуулах өртөө төслийн талаар ярилцах болно. Тэгэхээр энэ төсөлөө хизэнээс эхлэх болов бас яг ямар гол асуудлыг бас шийдэхээр эхэлсэн бэ? За бүгдэнд нь бас энэ өдрийн мэндийг хүргэе. Бас энэ төсөл маань болохоор анх 2016 оноос эхлэлтэй явж исэн төсөл. Энэ төслийн маань гол зорилго нь болохоор өртөө төсөл гэдэг байгаа. Авцамын дагуу үйлчлэгээ эрхлэгчдийн зохицолбор тэдгээрийг үүсгэн байгуулагчид ажил хэрэгчид хийж байгаа ажлын асуудлыг нөгөө талаараа болохоор бид нар өнөөдрийн туршлага солилцох ажил гэдэг байгаа нь болохоор авцамын дагуу зохицолбор бүтээсэн үүсгэн байгуулсан зохицолборууд дээр очиж танилцах тэдгээрээс туршлагыг судлах талаар танилцахаар одоо явцгааж байна. За одоо яг бид нэр олон улсын чанартай AH3 ингээд зам дагуу бол ингээд бөөндөө зогсож байна. Тэг яг ингээд явж байхад нэг сэтгэл төрж байна л да. Бид нар ингээд яг олон улсад бол ингээд аялал хийгээ явж байгаа тодорхой хугацаанууд дээр те хүмүүсийн одоо хамгийн наад захын хэрэгцээ шаардлага хангасан ариун цэврийн байгууламжт ажил хоол идэхин өмнө гараа угаах савнтай гэдэг юм уу те. Энэ стандартыг хангасан юм цэгүүд бол байдаг. Бид нар тэр үйлчлэгийг хангалттай авд. Гэхдээ яг Монгол улсад ирээл ингээд яг үйлчлэг авах Монгол хүн гэхэрл модон жорлонд суугаад би засах хэрэгтэй юм шиг те гараа угаахгүй байх нь хэвэн юм шиг ийм ойлголт байгаад байгаа. Тэгэхээр яг энэ өртөө төслийн хүрээнд одоо манай саягийн үйлчлэгээ эрхлэгч нарын одоо төлөөллийг бас төлөөлөө та хэлэхэд энэ ажлыг бас хэрхэн одоо эрчимжүүлж ин олон улсын тэр стандартад хүрэхэд бид нар бас боломж байгаа юу? Хэр ойрхон явж байгаа вэ? Бид нар бол одоо энэ ажлыг одоо ерөнхийдөө бол нэг 2022 оноос хойш ер нь эрчимтэй одоо хөгжүүлэхийн төлөө ажиллаж байна. Мэдээж одоо анх удаа энэ ажил маань явагдаагүй, урд нь бас явагдчихсан ажлууд. Тиймээс бид нар дараагийн хөгжилтөнд хүргэх одоо боловсон бизнес газар нэг зохиц үйлчлэгээ болох чиглэлээр нь л одоо ажиллаж байна да. За мэдээлэлсэн танд баярлалаа. За тэгвэл хэдүүлээ ингээд замдаа гарцгаах уу да. Хамгийн наадлын цэг маань одоо Дэрэм-ОСС гээд аж ахуй нэгж авцамын дагуу зохицолбор маань байгаа. Тэгээ тэн дээр очиод уулзцгаая. Баярлалаа. Гигэ аялал жуулчлал подкаст маань говь самбараас үргэлжилж байна. За энэ удаад бид төвч мөн Баатараас илүү дэлгэрэнгүй өртөө одоо уламжлалт хэлбэрийг бас орчин үеийн зам дагуу үйлчлэгээний зохицолбортой хэрхэн холбогдож байгаа талаараас ярилцаж байна. Бас юуны өмнө өөрийгөө танилцуулаад бас яг түүхийн аль чиглэлээр илүү судалгаа хийж байна. За намайг бол Баатар гэдэг. Би бол одоо Чингис хааны өв соёлын үрээлэн гэж байсан. Тэгээ Чингис хааны өв соёлын үрээлэнгийн эдэмшилтийн нэгдсэн эрхлэгч. За бас дээр Монгол Улсын боловсролын сургуульд бас грейд багшаар ажиллаж байгаа. За тийм. Тэгээ миний судалгааны сэдэв бол түүхэн газар зүйн чиглэлээр судалгаа хийдэг. Өөрөөр хэлэх юм бол Монгол нутагт болж исэн, урд өмнө болж исэн энэ худалдааны замууд, за өртөө замууд, за дээр нь хот суурингууд, за дээр нь болохоор Монголын нус тавчан дээр гардаг олон тэ түүхэн үйл явдлууд болсон газар нутаг тэ тэдгээрийг олж үзэж тодруулж яг аль нутаг уу гэдгийг тогтоох тийм түүхэн газар зүйн судалгаанууд дээр илүү анхаардаг. За тэгэхээр одоо бид бол Говьсөнбөр аймгийн тэ Чойрт ирсэн байна. За тэгэхээр энэ Чойр гэдэг газрын бол эртний одоо 18-аас 20 дугаар зууны ихэнх үед Монгол нутгаар явж исэн худалдааны замтай холбоотой. Өөрөөр хэлбэл 1727 онд Хаант Орос улс, Манжчин улс хоёрын хооронд гэрээ байгуулад энэ гэрээгээр бол харилцан худалдаа хийх, хөлийн одоо хилцээрийг тогтоох, за харуул суулгах гэдэг ийм олон ажлууд хийсэн. Энийн нэг гол зүйл нь худалдаа байсан. За энэ үеэс эхлээд худалдаа бол маш эрчимтэй явагдсан. За гэхдээ хүмүүсийн хамгийн их андуурдаг зүйл бол өртөө замаар худалдаа явж исэн мэт ойлголт. Үүндээ бол үгүй. Тусдаа. Ягаад гэх юм бол өртөө бол өөрийн гэсэн эзэмшил нутагтай. Өртөөний эзэмшил нутагтайгүйр худалдаачдын мас үрг явна гэдэг бол бэлчээрийг тагалждаг учраас тэрийг бол хоригдж ирсэн.
Тийм учраас өртөөний замаас тусдаа зам үүснэ нь болохоор энэ чойрын энэгээр явж байгаа зам. За энэ замыг бол одоо юу гэдэг хятадууд бол цайны зам гэж нэрлэдэг. За орсууд бол Трогой бүүтгийн худалдааны зам гэж нэрлэдэг. За монголчууд бас өөрийн гэсэн нэрлэдэг терминологтой. Тэрний үг юм бол чойрын зам, дархуулын зам, аргалын зам, гүнжийн зам гэдэг нөгөө тухайн бүс нутагт хамгийн шүтлэгтэй уул усны нэрээр за дээр нь үйл болсон үйл явдлаар очих газрын чиглэлээр нь ингээд тусдаа нэрлэдэг. За энэ зам дагуу ингээд бас өртөөнүүд байдаг. Тэр өртөөнүүд нь бас нөгөө худалдаачдын амрах, буудлах, алжаал тайлах ийм газрууд бас. Тэгээ энэ дотроо бол энэ чойрын одоо бол чойрын богд бол маш онцгой ач холбогдолтой байсан учраас чойрын зам гэдэг бүр тусгай замууд үүсээд яг энэ уулынхаа хажуугаар ингээд явсан. Одоо хүртэл тэр уул мөрөн чойрын богд уулынхаа наан ингээд хадгалагдаад үлдсэн байна. Тэгэхээр бид нар бол бас өнөөдөр энэ түүхтэй газар бас ирсэн байгаа юм л та. Энэ бол нөгөө өөрөөр хэлбэл өнөөдөр энэ өртөөний тухай яригдж байгаа бол одоос 200 жилийн өмнө одоо Английн хатан хааны удаг цаг хятадаас энэгээр дамжуулаад явхад 3000 орчим километр газар нутгийг монголоор дайраад явдаг тий. Одоо ингээд ховд улаастайгаар зарим нь явна. За зарим нь шууд хойшоо хягтар гараа явдаг. Энэ өргөн одоо худалдааны замын нэг зангилаа олох чойрын одоо өртөөн дээр бас ирсэн байна л да. Зам дагуу үйлчлэгээний зохицолбор маань ер нь төсөл нь өртөө нэрээр яваад байгаа. Тэгэхээр яг энэ өртөө гэдэг нэр өөрөө манай уламжлалт өртөө гэдэг энэ ойлголттой бас хэр холбогдож байна те хэр одоо нийцэлтэй гэх юм уу. Тэгээд тухайн үеийн бас тэр өртөөний ач холбогдол бас ямар байсан. Монголын эртний улсуудын үед бол өртөөний тогтолцоо үүссэн гэж судлаачид үздэг. За ялангуяа Монголын эзэнт гүрний үед бол өртөөний тогтолцоо Евразийг дамжсан асар өргөн уудам нутагт бол явж ирсэн. За мэдээж бол Чингис хаан байлдан дагуулт хийж явах үед бол өртөөг анх бол ашиглаж ирсэн нь бол тодорхой байдаг. Өөрөөр хэлбэл өртөө бол анх бол цэрэг стратегийн зорилготой бий болж байгаа. Мэдээлэл дамжуулах, зэр зэвсэг зөөх, хоол хүнс зөөх гэдэг ингээд алга авах энэ төргээд олон төрөлтэй байна. За хожуу бол Өгөөдөө хааны үед 1235 онд бол 75 оны хуралдаан дээр бол өртөөний тогтолцоог бүр журамжилж өгсөн. За энэ тогтолцоо нь зөвхөн Монгол нутаг дээр биш, Монголын эзэнт гүрний харайнд байсан бүх өртөөнүүд дээр бол нэгэн адил дүрм журм үйлчлэхээр болж өгсөн. За үүнийгээ ч гэсэн Өгөөдөө Монголын улс төвчөн дээр тодорхой бичсэн байдаг. Миний дөрвөн сайн үйлгээд тэгээ өртөөний тогтолцоог одоо ингэж бий болгосон гэдэг. За тэгэхээр Монгол нутагт байсан өртөөнүүд бол одоо ямар байдалтай байсан бэ гэдэг нь тухайн үед явж исэн аялагчдын тэмдэглэл энэ төр бол маш тодорхой байдаг л да. За энэ юу харуулж байгаа нөхлөөр маш шуурхай, хурдан, аюулгүй. За тэгээд энэ нөхцөл байдлаас нүдээд одоо юу гэдэг Марко Поло хүртэл Юан гүрний үед өртөөнүүд дээр ирж амарч ирсэн маа. Тэгээд тэр өгж хэлжсэн гэхээр алс хязгаарлалт бүс нутагт байгаа энэ өртөөнүүд дээр ирж хоноход эзэн хаанч амраад явах тийм тав тухтай мэдрэмжийг өгж байна гэж тайлбарсан байдаг. Тэгэхээр өртөө бол нэг талаасаа төрийн одоо элч мэдээллийг одоо түргэн шуурхаа дамжуулах, элчийн амрах, аялагчдын амрах, за худалдаачдын ирж одоо амрах боловч за нөгөө талаасаа тэдний бас аюулгүй байдлыг бүх одоо асуудлуудыг ингээд даагаад явдаг ийм тогтолцоо байсан. Тэгэд энэ өртөөний тогтолцоо бол одоо юу гэдгийг улс гүрнүүдийн хүчирхэг байдалтай шууд хамааралтай. Зам дагсан энэ үйлчлэгийн зохицолбор хөгжих нь өөрөө бас яг орчин үед тийм ээ яг уламжлалт өртөөний тэр одоо ач холбогдол эргээд бас яг энэ ч бас хэрэгжих тэр боломж яг мөн энэ хоёр хоорондоо хэр холбогдож байгаа вэ? Яг хоо миний хувьд бол холбоотой гэж бодож байна. Өөрөөр хэлэх юм бол энийг бол ингээд юу гэдгийг уламжлалт одоо бид нар тэр өртөөний тогтолцооны хэв шинжийг өнөөдрийн нөхцөлд ингээд бид нэр ашиглаа тий явах боломжтой. Ягаад гэх юм бол одоо энэ тухайн үед байгуулагдж ирсэн өртөөнүүд бол хот суурангуудаа холбож идэлдэг бүтцсэн шүү дээ. Тэр өнөөдөр ч гэсэн ингээд аймагуд нийслэлтэйг холбогдох тэ энэ олон одоо засмал замууд тавигдсан. За яг энэ үед бол нөгөө амрах, алжаалаа тайлах, за дээр нь болохоор аюулгүй байх, энэ стандарт тогтсон нэг стандартаа байх ч гэдэг юм. Ийм зүйлүүд дээр бол одоо энэ өртөө байгуулад тэргүүрээ ингээд хүмүүс орж ирж амраад алжаалаа тайлаад наацхан л бол нөгөө нэг аваар аслахгүй байх те хүн ядарсан үедээ орж ирээ тухтай газар амарчдаг. Тэгээд дээр нь энэ нөгөө тухайн цаг үе төрийн үйлчлэгийг өртөөчин гол үүрэг гүйцэтгэжсэн. Тэр өнөөдөр ч гэсэн яг энэ суурангууд дээр бид нар төрийн үйлчлэгээний шимжүүдийг оруулж ирж болно гэж бид нар харж байгаа л та. За тухайлах юм бол одоо юу гэдэг төрийн үйлчлэгээний нэг шинжих юм бол одоо нөгөө иргэний бүртгэл дээр заавал Улаанбаатар хотод очиж хурууны хээ өгөхөөс илүү киоск машиныг энэ өртөөнүүд дээр тавьчих юм бол хүн эндээсээ бас иргэний мэдээлэл авах суурингийн үүрэг гүйцэтгэх учраас одоо юу гэдэг сая энд хилцүүлэг болохоор Дашванжил гэдэг компани ирсэн ба шүү дээ. Тэгэнгүүт заавал одоо аймгийн төвөөс очиж нөгөө нэг тэр газа цэнэглэх биш малчид маань энэ өртөөнүүд дээрээ ирээд ингээд газа цэнэглэх хүнсээ авах тэ аюулгүй байдлаа хангах гэдэг иймэрхүү боломжууд ингээд хийгээд явбал бас боломжтой гэж бид нар хараад байна.
яг одоо өртөө гэдэг ойлголтыг одоо түшиглээд маш олон зүйлүүдийг бас хэлбэршүүлэх те хүмүүсийн амьдралд бас нэмэр болох үйлчлэгээ гэдэгээс нэгтгэх боломжтой байгаа даа. Тэгэхээр өнөөдөр бол ингээд бид нэр гаргаж байгаа энэ 150 км ч юм уу те 100 км донд нэг амраад ачаалаа тайлаад тэгээ биеийнхээ жилээ гаргаад тэгээд нойр нүрж байгаа сайхан те кофе мопи уудаг ч юм уу ингээд өнгөрөх юм бол тухайн жолоочийн цаадалтаа харахад эрүүл мэнд амнаас олон зүйл дээр бол маш чухал ач холбогдолтой гэж бид харж байгаа. Тийм учраас яг энэ төсөл дээр бол голлон одоо тий анхаарч оролцож байгаа юм л да. За баярлалаа. Өртөө төсөл нь зөвхөн 5 тухыг хангах тухай асуудал биш юм. Энэ бол замын хөдөлгөөний аюулгүй байдал цаашлаад Монгол улсын аялал жуулчлалын өрсөлдөх чадвартай шууд холбогдох стратегийн чухал ач холбогдолтой ажил болох юм. Тиймээс үргэлжлүүлээд бид уг төслийн хүрээнд холбогдох зам тээврийн яам болон соёл спорт аялал жуулчлал залуучуудын яамнаас баримталжгүй бодлого стандарт цаашид хэрэгжүүлэх бодит алхмуудын талаар ярилцах болно. Монгол улсын хэмжээнд бас нэг 14,000 орчим километр олон улсын чанартай зам байна. Энийн нэг 8,300 орчим нь бол хатуу уучлалтай авсан болсон. 2022 оноос Монгол улсаас Улаанбаатар хотоо бүх аймгийн төвүүдтэйгээ холбож дууссан. Яг энэний дараагаас эхлээд 2023 оноос эхлээд Монгол улсаас аялал жуулчлалын жил болгоод зарласан байгаа. Энэ аялал жуулчлалын жилийн хүрээнд бидний бас нэг хийж хэрэгжүүлэх байгаа томоохон бас төслүүдийн нэг бол яг энэ авцам дагуу үйлчлэгээний зохицолбор. Өнөөдрийн байдлаар Монгол улсын хэмжээний 8,300 орчим километр хатуу уучлалтай авцам дээр нэг 1,500 орчим бол ийм янз бүрийн үйлчлэгээний төвүүд байна гэсэн энэ судалгааг бас манайхан 19 онд явж хийсэн. Тэгэхээр энэ үйлчлэгээний төвүүдийн маань яг өнөөдрийн нөгөө соёл хүртээмжтэй яг одоо нөгөө аялал жуулчлалыг хүлээж авахд бэлнүү гэдэг дээр бас нөхцөл байдлын судалгаа хийгээд засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт бид нэр авцам дагуух олон улсын авцам дагуух аялал жуулчлалын одоо үйлчлэгээний зохицолборыг бол байгуулъя гэсэн юм дэд хөтөлбөрүүдийг гаргасан. За энэ аялал жуулчлалын зохицолбор маань зам дагуу үйлчлэгээний зохицолборын дагуу 150-аас 200 км тутамд бол үйлчлэгээний зохицолбор, 50 км тутамд бол амрах талбай байх ийм одоо анхны төлөвлөлтийг бид нар хийсэн. Авцам дагуу үйлчлэгээний зохицолбор маань эхний ээлжинд бол байршлийнхаа судалгаар нэг 47 орчим цэгт бол байх нь зүйтэй гэсэн энэ төлөвлөлтийг гаргаад амрах талбайг бол бид нар нэг 106 цэгт бол байгуулж ээж энэ аялал жуулчлалаар ирж байгаа иргэдийнхээ ая тухтай тавтаа нөхцөлийг нэг хангах одоо бид нар бүрэн үйлчлэгээнийхээ цэгүүдийг байгуулна гэдэг ийм ажлыг эхлүүлээд засгийн газрын түвшинд бол эхний ээлжинд бол яг энэ зам дагуу үйлчлэгээнийхээ одоо олон улсын чанартай зам дагуу газрын асуудлыг шийдвэрлэхээр бол төлөвлөж ажилласан. Энэтэй холбоотой манайхаас бол засгийн газраас нэг 2 удаагийн тогтоол гарсан байгаа. Эхний ээлжинд бол энэ яг энэ яаралтай одоо 45 цэг дээр бол газар олголтыг шийдвэрлэе гэдэг. Гэхдээ мэдээж энэ дээр бол хүндрэлтэй асуудал болсон. Өнөөдөр хүртэл бид нар шийдэж чадаагүй л явж байна. Газрын тухай хуулиараа газар зохион байгуулалтын асуудал, тухайн аймаг орон нутгийн эрх мэдлийн асуудал байна. Дээр нь бас дуудлага худалдаагаар заавал ийм зарах зохицуулалт байна. Тэгэхээр энэтэй холбоотой асуудал үүссэн учраас манай яг одоо засгийн газрын түвшинд бол шийдэхэд одоо хуулийн хэмжээнд бол асуудал тулгарсан. За ингээд бид нэр байгаль орчны яам, зам тээврийн яам, Монголын худалдаа аж үйлдвэрийн танхимдаа хамтраад ер нь энэ хувийн хвшлийн хөрөнгө оруулалтаар хийх юм аж ахуйн нэгжүүд байвал нээлттэй сонгон шилруулалтаар эхний ээлжинд одоо хөрөнгө оруулалтаа хийх оруулаад энэ төрлийн одоо төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэх хувийн аж ахуйн нэгжүүдтэй гэрээ байгуулах юм ажлыг одоо 22 онд эхлүүлсэн. Үүнээс хойш нэг 27 байгууллагт бол бид нар гэрээ байгуулсан байна. Тодорхой хэмжээний одоо төрөөс мэдээж энэ байгууллагуудад дэмжлэг урамшуулах хэрэгтэй. Яг энэ төрийн бодлогын хувьд бол эхний ээлжинд бид нар газрын асуудлыг шийдэх гэж үзсэн. Зарим мэдээж орон нутгт дээр бол газрын асуудал шийдэгдсэн. Дээр нь олон улс улсын чанартай авцам дагуу бол 50 м газар манай зам тээврийн яамны харайнд байдаг. Тэгэхээр энэ гоорч гарцны асуудлыг бол бид нар зам тээврийн яамнаас шууд шийдэх юм боломж төслийг бүрдүүлсэн. Дараа нь бол хот хоорондын Монгол улсын хэмжээнд хот хоорондын 49 чиглэлд 59 аж ахуйн нэгж байгууллага хот хоорондын зорчигч тээврийн үйлчлэгээ үзүүлдэг. Энэгээр нийтдээ жилдээ нэг 2.2 сая зорчигчид бол үйлчлэгээ авч байгаа. Тэгэхээр яг энэ хот хоорондын зорчигч тээврийн үйлчлэгийг
авцам дагуу үйлчлэгийн зохицолбор ашиглалтанд орох юм бол тухайн одоо зохицолбор дээр зогсож 10-аас 20 минут заавал үйлчлэгээ авч бас нэг эрэлт хэрэгцээг нь хангах ийм одоо нөхцлүүдийг бүрдүүлэх ажлыг хийгээд явж байна. Гэхдээ 22 оноос хойш ерөнхийдөө нэг 10 орчим автоүйлчлэгийн зохицолбор ашиглалтанд орсон. Манайдаг яг гэрээ байгуулсан нь бол 5, бусдаараас хувийн хвшил хөрөнгө оруулалтаа хийгээд 5 ингээд нэг 10 орчим одоо зам дагуу үйлчлэгийн зохицолбор бол одоо үйл ажиллагаа явуулж байгаа юм. Дахиад үргэлжлээд бас гэрээ байгуулсан аж ахуйн нэгжүүдээ энэ дээр бас байгаль орчны яам холбогдох одоо авцам дагуу үйлчлэг эрхлэгчтэй холбоо бас байгуулагдсан. Эд маань хамтраад бас хөнгөлтөө зээлийн асуудал, санхүүжилтийн асуудал мөн одоо дэлхийн магнаас чин дээр бас холбогдох зохицуултыг хийгээд нэмэлт санхүүжилт болох асуудлыг бас манай яамтай ярьж байгаа. Хөдөлгөөний эрчимдээ таарсан зохицуултаар 3 түвшинд бол авцам дагуу үйлчлэгийн зохицолборыг байгуулахаар тусгаж өгсөн. Энэ нь бол ABC гэсэн 3 ангилал. Мэдээж A зэрэглэл бол хөдөлгөөний эрчим ихтэй. Одоо яг манай дээр байгуулагдсан бол уурхан чиглэлийнх байна. Хаан бууз эдэг байна. Гэр гэдэг одоо сүлд байгуулагчлаа. Энэ дээр бол нойлын асуудлыг нь бүрэн шийдсэн дээр нь зочид буудалтай, амрах газартай, за зарим нэг газар нь бол засвар үйлчилгээний тээврийн эрслийн засвар үйлчилгээний цогтөж гэх юм уу. Иймэрхүү байдлаар шийдсэн бол одоо зэрэглэлийн томоохон үйлчилгээний дүү. Гэхдээ Монгол Улсын хэмжээнд байгаа энэ 8300 орчим километр зам дээр бол бүгд хөдөлгөөний эрчим өндөртөө зам бол биш. Яг хөдөлгөөний эрчим өндөртөө чиглэл бол Улаанбаатараас Дархан чиглэл байна. Улаанбаатараас Лүнгийн чиглэл байна. Тэрнээс цаашаа хөдөлгөөний эрчим бол нэлээд багатай байдаг учраас бид нар хотоорондын нийтийн зорчигч тээврийнхаа үйлчлэгтэй зарим зэгүүдэд бол уялдуулж ингэж эдийн засгийн хувьд бас нэг жоохон төрөөс дэмжлэг үзүүлэх ийм л нөхцөлийг бүрдүүлж өгч байгаа. За олон улсын стандартаар бол хүн 2 цаг тутамд амрах ёстой байдаг. Үүний дагуу бид нар Монгол Улсын засгийн газраас 2024 онд 200-аас 250 км тутамд төр буудлах цэгүүдийг бий болгохоор төлөвлөд үүний дагуу засгийн газрын хуралдаан нар 189 дугаар тогтоол гарч үүнд 58 газрыг бол геодез зурагцсан газартай блок гэсэн асуудал байгаа. За энэ асуудал тогтоолын маань хэрэгжилт бас хангалтгүй байгаа. 2024 оноос хойш бас хангалтгүй байгаа байхгүй юу. Тэгээд энэ дээр бид нар судалгаа хийж үзэхэд газар олголтын асуудал болон хөрөнгө оруулалтын асуудал дээр бас нэлээдгүй одоо удаашралтай байгаа гэдэг асуудал хөндөгдсөн. Тэгээд бид нар одоо аялал жуулчлалын салбарт 6% хүүтэй 6 жилийн зээл олголтын асуудал дээрээ бид нар эренблээд аялал жуулчлалын салбарт тулгамдж байгаа 6 одоо төрөл дээр бол зээл олголтыг хийхээр төлөвлөсөн. За энэ жилийн одоо бидний санхүүжилт хүүгийн татаас дээр бол нэг 13 тэрбум төгрөг батлагдсан. Энэ маань бол нэг 250 тэрбум төгрөгийн хүүгийн татаас юм а гэж тооцоологдож гарсан. За тэгээд энэ 6 төрлийн нэг нь буюу одоо зам давах төр буудлах цэгүүд дээр бас зам давах төр буудлах одоо цэгүүдийн холбоотой ирүүлсэн саналын дагуу бид нар бол арилжааны банкудад саналыг хүргүүлсэн байж байгаа. За мэдээж одоо энэ 6 төрөл дээр энэ 250 тэрбум төгрөг маань бол Монгол банк хуваарлаж гарсан. Тэгээд зам давах төр буудлах цэгүүд дээр бол энэ жилийн одоо бүтээн байгуулалтын төрөл дээр 45 тэрбум төгрөг батлагдсан байгаа. За цаашдаа бид нар ер нь бол зам давах төр буудлага цэгээр одоо дамжуулаад жуулчдынхаа зорин ирсэн жуулчдынхаа ая тухтай бол одоо аялах боломжийг бүрдүүлэх ёстой. Үүнд бол яалтчгүй зам давах төр буудлага цэгийн асуудал бол шийдэгдэх ёстой. Тэгээд бид нар бас сүүлийн жилүүдэд бас олон улсынхаа бас техник технологийн дэвшилтийг бас тулгуурлаад бас нарны эрчим хүчээр ажилдаг байх гэсэн тийм одоо төрлүүдийг нэмэгдүүлж за дээр нь цаашлаад бас цахилгаан автомашинууд нэмэгдэж байна. Цахилгаан автомашинуудын одоо цэнгэлдэг байх одоо боломж зогсоолуудыг бас бий болгох гэдэг ингээд нэлээдгүй одоо стандартуудын шинжлэх асуудал байгаа. За тэгээ зам давах төр буудлах цэгийн стандарт бол 2016 онд шинжилэн батлагдсан байдаг. Энэний дагуу бид нараас дахин бас шинжлэх асуудлыг бид нар ярилцж байна. За мэдээж одоо бас жуулчдын өшөө одоо бас бид нар энэ
аялах таатай орчныг бүрдүүлэхийн тулд шатхуун нөгөө станцуудтай бас хамтарч ажиллахаар бас төлөвлөж байгаа. За тэгээ ер нь бол бид нарт нөгөө информашн центр те нөгөө жуулчны тийм инфо центрууд бол байх ёстой. За дээр нь бид нар ер нь бол одоо энэ олон улсын CUJS 25 гэдэг ингээд стандарттай энэ үйлчилгээ бол маш их одоо түгээлттэй өөрийн гэсэн үйлчилгээний соёлтой байна шүү дээ. Тэгэхээр энэний цаана ядгүй гэхээр бараа бүтээгдэхүүнээ хүртэл одоо өрөлтөөс ахуулаад стандарттай байдаг. Тэгэхээр бид нар бол бас энэ зам дагах стандарт дээр бас маш сайн одоо стандартыг зааж өгөх юм бол одоо үйлчилгээний соёлоо зөв зохистой хүргэх нэг зэг дээрс олон мэдээлэл авдаг байх зөвхөн одоо дайраад одоо арин цэврийн байгууламжаас гарахаас гадна мэдээллийг авдаг тухайн орон нутгийн иргэдийн гар урлын бүтээгдэхүүнүүдийг одоо худалдаж авах боломжтой байх. За дээр нь цаашлаад орон нутгийн онцлог бүхий хоол ундаа хэрэгэлж эдийн ундаанаас бас хүртэх байх гэдэг ингээд тал талын онцлогуудыг бид нараас стандарт дээр нь тусгаж өгөх зөв юм а гэсэн бодлогыг барьж байгаа. Аялал жуулчлалын салбарт энэ жилээс 26 оноос эхлээд 6% зээл олгож гисэн. Тэгэхээр бид нэр цаашдаа 6 жил болох. Энийг бас жил болгон ингээд төрлүүдийн өөрчлөлт байх бодол одоо төлөлтөд байгаа. Тийм болохоор бид нараас дараагийн жил ч гэдэг юм уу те зөвхөн одоо ариун цэврийн байгууламж дээр одоо зээл олголт байдаг ч гэдэг юм уу те. Тэгээ ер нь бол яг бид нар бол олон улсын жижигүүдийг судалж байна. Олон улсын нойлын холбоо гэж байдаг юм байна. Тэгээ нойлын холбоотой холбогдож байна. Өнөөдөр гэхэд Солонгос улсаас ирсэн одоо ариун цэврийн байгууламжийн бизнес төлөөлөгчтэй уулзах чинь яагаад бол бид нар нөгөө маш зөв одоо тий одоо техник технологиг ашигласан. За дээр нь манайх чинь нөгөө улирлын онцлогтой хасах 40-д одоо ажиллах боломжтой ариун цэврийн байгууламж устдаа байх тийм одоо боловсон нойлнуудыг яаж олон улсад одоо ашиглаж хэрэглэж гэн гэдэг үүднээс бид нараас судалж тэрийгээ бид нараас жишээ болгоод бас аймаг орон нутгууд болон тий салбарынхандаа бас санал болгох. Мэдээж манай аялал жуулчлалын салбар минь бизнес эрхлэгчдийн салбар учраас төр хувийн эмчилгээний түншлэр хамтын ажиллагаан дээр энэ хүү асуудлуудыг хийгдэн. Тэгэхээр одоо төрөөс газрын асуудлуудыг шийдэж өгдөг ч гэдэг юм уу тий эсвэл одоо зээлийн хүүгээр бодлохоор одоо дэмжлэг үзүүлдэг ч юм уу тий. Тэгээд тэрийг одоо цаашид аж ахуйн нэгжүүд мань бизнес юм болгоод одоо тий ер нь бол олон улсын жижигт бол ариун цэврийн байгууламж зам дагуу төр бодлогцыг бол дандаа төлбөртэй үйлчилгээ үзүүлдэг. Тэр жишгийн дагуу манайх бол бас явуулах ёстой гэж бодож байна. Зам дагаад хөгжил. Зам бол улс орны хөгжлийн судас юм. Зам тавигдсан газарт амьдрал буцалж зам дагсан үйлчилгээ нь соёл чанарыг илэрхийлж байдаг. Зам дагуу бий болох өртөө зохицлборууд нь зөвхөн амрах цэг биш юм. Монгол орныг зорин ирэх гадаадын зочдын анхны сэтгэгдэл төрүүлэх үүд хаалга. Тэндээс л бидний өнгө төрөх үйлчилгээний соёл хөгжлийн төвшин харагдах учиртай. Зам дагсан хөгжил замаар дамжин урагшлана. Сайн байцгаана уу. За яг одоо Говьсөмрөө аймгийн Сөмбөр сум Чойр хоторлох Дэрэм өвсөс өртөөн дээр ирсэн байна. За манай холбооны хувьд бас олон тооны гишүүн байгууллагад өртөө байгуулахад ажиллаж байгаа. Эдгээр дотор төвчөө болоод явж байгаа. Дэрэм өвсөс өртөө буюу DSPNT компани одоо бүтээн байгуулалтын газар бидээ зогсож байна. За манай энэ өртөө болыг хөгжлийн үйлчлэгээгээ туулаад цаг хугацаанд хөгжөө явдаг. За үүний дагуу одоо 2013 онд үүсгэн байгуулагдаад өнөөдөр бол 13 дахь жилдээ ороо явж байна. За холбооны нийт 35 гишүүн байгууллага дотор манай Дэрэм өвсөсийн юугаар ялгарч байна гэвэл нийтийн хоолны хог хаягдлын хувьд тодорхой хэмжээний менежмент боловсруулж байна. За хог хаягдлын менежментийн хувьд бас боловсруулж байна. Үүний өмнө ISO 9001 стандартыг бас бүрэн хангаад ингээ авцсан байгаа. За мөн одоо хөлөмжийн ялгаралгүй эко доктортой хөгжлийн зорилтууд руу чиглэсэн бүхэл үйл ажиллагааг дэмжиж ажиллаж байна. Үүний нэг нь одоо халаалт болоод нийтийн хоолны хэрэглээгээ одоо газ буюу хийн түвшээр шийдвэрлэхээр ингээ ажиллаа явж байгаа. За энэ дээр ямар онцлогтой байна вэ гэхээр манай холбооны гишүүн байгууллага Дашванжил газ гэдэг дууган гишүүн байгууллага байгаа. Дашванжил газтайгаа ингээ хамтраад ингээ явж байна. Өртөө байгуулахад ингээ олон ажил ингээ тулгардаг. Одоо саяны ярьдаг халаалт, дулаан, хог, хаягдал, одоо бохир ус, цэвэр ус, дэд үтсийн шийдэл гэх мэт тийм ээ. Тэгэхээр яг энэ одоо асуудал дээр бид нар одоо өөрсдөө гар нийлээд холбооны гишүүн байгууллагуудаараа бие биенээ дэмнээд ингээ сайхан ажиллаад явж байгаамаа. Дэрэм өвсөс өртөөг одоо хөгжлийн үе шат өнөөдөр энд байна.
Удахгүй одоо 5 жилийн хойно ингээд бид нар ингээд ирэхэд одоо ямар үе шатанд байхыг таашгүй байна. Үнэхээр өөдрөх хүлээлттэй байна. Гэгээ аялал жуулчлал подкаст маань үргэлжилж байна. Дараагийн зочноор Төв аймгийн Баян цагаан суманд байрлах зам дагуу үйлчлэгээ эрхлэгч төлөөлөл Camel Oil компани гүйцэтгэх захирал Баасан Сүрэнтэй ярилцах гэж байна. Танд өдрийн мэндэргээ. Өдрийн мэнд. За Camel Oil би бас талархмаар байдгийн. Ягаад тэгэхээр яг аялал жуулчлалын хамгийн чухал бүс бол Өмнө Говь аймаг байгаа. Өмнө Говь руу одоо яг аялал жуулчлалын маш том урсгал явж байдаг. Хотоос гараад за эсвэл шинэ ус хонгосны буудлаас гараад яг Camel Oil-ийн зайн зогсож жуулчдынхаа одоо 5 дахыг хангаж цэвэрхэн ариун цэврээр оруулахыг хэрэг гардаг. Одоо ямар дөнгөж ирсэн одоо гадаадын жуулчтай бид нэр хээр ингээд байгальдуулж бас болохгүй ш цочирдэн шүү дээ. Тэгэхээр яг яалтчгүй нөө Camel Oil маань бас яг энэ хэрэгцээг хангадаг. Яг тэр хавтаа байгаа ганцхан үйлчлэгээний цэг учраас би бас талархаж явдаг. Тэгээ бас нийт одоо аялал жуулчлалын тур гайд болоо тур операторын зүгээс баярлалаа гэж хэлмээр санагдаж байна. Тэгээд нэг зүйл анзаарчихсан. Бид нэр зогсоод манай зарим жуулч нар бол Camel Oil-оос түлшээ авдаг. За дараад нь дэлгүүрээс нь мэдээж бид нар уус ундаа манай жуулч манаас снэк чихэр жимсээ авна. За ариун цэврийн өрөө орохдоо бид нар ингээд үйлчлэгээний бас 500 төгрөг төлөөд ордгийн. Тэгээ магадгүй ингээд жуулчид бол 5 тухтай үйлчлэгээ төлөхөд бид нар 500-аа маш ажралтайгаар төлчөөд үйлчлэгээ аваараа авдаг. Бид нар 0 үйлчлэгээ аваад лээдэг, ороод гараад лээдэг. Чи бохир үлдчихэж байгаа нэг хүний тоогоор ингээд гарам нэмэгдээл явж байгаа. Тэгэхээр тэр ариун цэврийн байгууламжийг цэвэрхэн одоо яг байнга нээлттэй байлгахын тулд бас арт нь ямар үйл ажиллагаа явж идэх юм те та бүхэн яаж одоо тэрийг тийж авч явахын тулд саад бэрхшээл тулгарч байна уу? Ямар эдгийн талаараас үзэгчдэд ярьж өгөөч. За баярлалаа. Та маш сайн анзаарсан байна. Манай өөрөө Camel өртөө маань болохоор замын төв маань болохоор хотоос 150 км-ийн зайд оршдог. Эргэн тойрны одоо сум аймгийн төвөөс маш хол зайтай гэсэн үг байхгүй. Одоо төвийн шугам байтугай тог ус цахилгаан баазар байхгүй. Одоо бид нэр одоо бүх эрчим хүчээ нарны их усрээс авдаг. Тийм учраас нөгөө нойлыг байгалийн одоо тэр энергийн тэр цагтай бас зарим үед ингээд орой нар жаргачингууд энерги баг хоригдлагдаад одоо нөгөө батарей хураагуурын тэр маань дуусаа тий тэгвэл нөгөө нойл ус татах процесс энэ тэр маань ажиллах болждаг байхгүй. Тэрнээс нэгдүгээр асуудал тэр байгаа. Хоёр талаараа тэр 500 төгрөгийн одоо хураамжийн тэргээ тэгж дээ тий. Тэр одоо Улаанбаатар хотод бол тийм чухал асуудал биш шүү дээ тий. Гэтэл манай тэр хөдөө орон нутагт бол тэр нойлын одоо юу маань дүүрэх одоо бохирын систем маань дүүрэх хайлах тийм асуудууд гардаг. Тэрийг бид нэр одоо хамгийн багадаа 150 км-ийн цаанаас одоо бохир соруулах машин дуудаж тэрийг цэвэрлүүлдэг. Тэрэн дээр маш их зардал гардаг учраас энэ зардал дээр бас одоо яач үгээр тусаад 500 төгрөгийн асуудал гардаг юм байна. Тийм учиртай. Тэгэхээр яг одоо хэдийгээр Төв аймгийн газар нутагт байгаа ч гэсэндээ бохир соруулах ажил бол Улаанбаатар хотоос ирдэг гэсэн үг. Болж байна тийм ээ. Зөв. Олон улсын жишгт угаасаа яг энэ зам дагуу үйлчлэгийн зөвхөн төлбөртэй үйлчилдэг гэж сонсч байсан. Та бас энэ олон улсын туршлага судлах аялал хийж ирсэн, Япон явж ирсэн байх миний мэдгээр бол тэгэхээр яг энэ явж ирсэн чиглэлүүдэд бас ариун цэврийн байгууламжийг нь төлбөртэй байх, төлбөргүй байх эсвэл зохион байгуулалтыг нь бас хийж ирсэн. Сайн туршлагуудыг одоо жишээ олгож хэлвэл. Манай холбооны зүгээс манай холбооны өдөр зөвлөлийн дарга цог эрдэнэ болоод өдөр зөвлөлийн зарим гишүүд одоо өндөр хөгжилтэй Азийн орнууд болох Япон, Солонгос улсуудаар, Хятад улсуудаар явж судалгаа хийж ирсэн. Гэтэ манай одоогийн байдлын зам тээврийн нөхцөл байдлыг гадны өндөр хөгжилтэй улсууд харьцуулахад зарим талаар дутагдaltaй л да. Тэр газар бол бүх газар ингээд тог орцсон, тий, тог цалхаантай, сүлжээ орцсон, зарим нэг ихтэй төвийн шугамтай ч байт юм уу, тий. Зарим төвийн шугамгүйч байгаа л да. Гэтэ тогны асуудал шийдсэн гэдэг нь маш том даваа талахгүй юу? Зам харилцаа сайтай тийм ээ. Тэрэн дээр жоохон зүрх гарах гэдэг. Тийм ээ. Тэгээ шууд биднээс гадны туршлагыг бас авч хэрэгжүүлж яах гэхээр бодит ажиллагаудаас зүрх ялгаатай байдал үүсэх юм байна тий. Одоо энэ зам дагуу үйлчлэгээ эрхлэгчдийг дэмжих, одоо энэ цэгүүдийг бас бодлогоор дэмжих зам тээврийн яам, соёл спорт аялал жуулч залуучуудын яамыг бас бодлого нэлээд их эрчимтэй сүйлүүд явж байгаа харагдаж байна. Олон уулзалтууд нэгдлээд бас стандартаа шинжилж байгаа гэдэг. Тэгэхээр энэ бодлого чиглэл яг үйлчилгээ эрхлэгчийн төвшөнд хэр бодит ажил болж байна. Та бүхний бас тулгарч байгаа асуудлыг бас шийдэж чадж байна уу? За аялал жуулчлалыг дэмжих ажлын хүрээнд
зам тээврийн яам, аялал жуулчлал соёл одоо залуучуудын яам, худалдаа ажил дүрийн танхим гэсэн 3 байгууллага 2021 онд хамтарсан гэрээ байгуулсан гэдэг юм билээ. Энэ дээр юу гэсэн байдг вэ гэхээр замын дагуу өөрчлөлт эрхэлж байгаа одоо эдгээр бизнес эрхэлж байгаа байгууллагуудыг одоо төрөөс бодлогын хувьд дэмжих чиглэлтэй гэсэн юм байдаг. Бодлого нь одоо жишээ нь тухайн газрын асуудлыг шийдэж өгөх тийм ээ. Магадгүй одоо тусгай зөвшөөрлөд байдаг бол тусгай зөвшөөрлүүд дээр бас уян хатан байж төрөөс гой дэмжигтэй ажиллах гэсэн юм байдаг. Саяхандаа одоо 2026 оны хэрвээ аялал жуулчлал дэмжих ажлын хүрээнд одоо 6% хөнгөлөлттэй зээлийг аржааны банкудаар дамжуулж одоо аялал жуулчлалын 6 чиглэлд зээл болохоор шийдвэрлсэн байдгийн нэг нь замын дагуу өөрчлөлт эрхэлж байгаа одоо бидний бизнес ахгүй. Одоо энэ ажил маань болохоор бизнесээс илүү нийгмийн хүрээнд одоо хариуцлага үүрж байгаа маш том чухал салбар юм байна. Одоо зам дагуу зорчиж байгаа дотоод болон гадаадын маш олон аялал жуулчлал одоо аялагчдыг одоо тав тухтай байлгах тий одоо дийл тухтай дэлгүүртэй байх, амрах газартай байх, шатан түүх станцтай байх бүх төрлийн одоо тээврийн эслүүдийг цэнгэлдэг байх тийм ээ. Одоо сүүлийн үед одоо манайхан чинь цахилгаан машин маш хэрэгжилж байна. Одоо ирээдүйд ус төрөгчөөр одоо машин ороод ирэх бас тэрэнд бэлэн байх гэдэг юм уу. Иймэрхүү юмнууд бас байдаг. Алдар цахлын сайд маань одоо холбоодын төлөөлөл болоод том төрийн бас байгууллагуудыг салбарынхаа төрийн бас байгууллагуудыг хүлээж авч уулзсан. Тэр уулзалтан дээр алдар цахлын сайдууд одоо манай одоо энэ бизнес одоо үйл ажиллагааг бол маш чухал юм аа. Манай холбоогод маш чухал ажил хийж байгаа юм байна гэдгийг авч үзээд биднэрт бол хамтран ажиллахад саналтай байгаа гэдгийг илэрхийлсэн байна. Энэ ажлаас цаашаагаа илүү дараагийн төвшөнд гарах те одоо бид нар бол байгаа үйлчлэгийг бас стандартжуулах те тухтай ариун цэврийн байгууламж хоол идэхээс өмнө ядаж гар угаадаг тэр савантай гарын цаастай болох энэ ажилдас холбоо маш одоо идэвхтэй ажиллаж байгаад бас аялал жуулчлалын салбарны зүгээс бол маш их баярлж байгаа шүү. Та бүхнээс нь цаашдаа ажил илүү бас эрчимжиж явах гэж найдаж байна. Баярлалаа. За баярлалаа. Би дараагийн зочноороо Арангаа аймгаас ирсэн бас төлөөлөл ирсэн зочинтойгоо ярилцаж байна. Та бас өөрийгөө танилцуулахгүй юу? Би Арангаа аймгийн Тансаг Трейд компани захирал Цэрэн Улам мэдэх хүн байна. Манайх одоо худалдаа үйлчилгээний чиглэлээр болон аялал жуулчлалын чиглэлээр одоо ажиллахаар ажиллаж байна. 34 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байна. Зам дагуу үйлчлэгээний зохицуулбарын холбоотой энэ үйлчлэгээний төвийн холбоотоос хизээ нэгдэж оров. Яагаад бас нэгдэх болов? 22 онд худалдаа жуулчлалын танхим, зам тээврийн яам, аялал жуулчлалын яам эдгээр байгууллагууд одоо хамтарсан шийдвэр гаргаад тендер зарласан. Маршрут гаргаад бүх улсын хэмжээгээр энд ийм цэг байна гэд зарласан. Манай аймагт бол 3 цэг албан ёсоор тавигдсан байдгийг. Тэгээд энэ тендер зарлаад энэ тендерт одоо оролцоод энэ төслийг хэрэгжүүлэхээр энэ холбоонд нэгдээд 22 оноос хойш явж байгаа. Одоогийн зам дагуу үйлчлэгээр ингээд үйлчлүүлэгч нар ороод гарахад хамгийн одоо наазахын жишээ ариун цэврийн байгууламж хүн болгоо ярьж байна те. Эхлээд нойлоо шидчихэд дараад нь бас энэ жуулчтай татах талаар яриач гэдэг. Тэрээс хүмүүс ерөөс хамгийн түрүүнд аялал жуулчлал хөгжүүлэхээр тэр асуудлыг хүнддэг. Тэрийг энэ зам дагуу үйлчлэгээний зохицуулбарууд энэ асуудлыг одоо шийдэхэд хэрхэн одоо хувь нэмэр оруулна гэж та боддог вэ? Маш том хувь нэмэртэй. Одоо ингээд баахан гадаад дотоодын ялангуяа гадаадын аялал жуулчлалыг авчирчаад шаардлага хангасан ойл байхгүй. Одоо тэгээд бас нэг чанартай хоол байхгүй, амраад гарах одоо төрчихсөн амраад ингээд явах боломжгүй ийм газрууд байгаад байна шүү дээ. Хоол ингээд байж байна. Тэгэхээр энийг шийдэж ийж бид нар аялал жуулчлалыг татахын тулд энэ асуудлыг шийдэх ёстой. Энэний гол үйл ажиллагааг бол замын дагуу үйлчлэгээ эрхлэх холбоо гэдэг. Тэгэд энэ холбооныхаа шугамаар энэ цогцлбор барих энэ гол ажил. Ийм учраас төр засгаас анхаарад бүр газар шийдэгдэхгүй, асуудлууд шийдэгдэхгүй сайдын ерөнхий сайдын даалгавар хүртэл гарсан байдаг. Тэгээд зам тээврийн яамны сайдын тушаал, аялал жуулчлалын яамны сайдын тушаал энийг яагаад гаргаад байгаа гэхээр Монголд аялал жуулчлал хөгжүүлэл гэж байгаа бол боловсон ойл байх ёстой. Тэр хүмүүсийн явж байгаа хүмүүсийн хэрэгцээг хангасан. Одоо энэ чих стандарттай шүү дээ. ABC гэсэн 3 ангиллалтай байгуулж байна. Энэ одоо зам дагуу үйлчлэгээ шинжилсэн стандарт нь зөв. ABC гэдэг нь болохоор одоо нэг өдөрт 10,000-аас дээш зорчигч. B нь болохоор 5,000
Гэт ингээд англи хүчин чадлаар нь. Хүчин чадалтай. Чадлаар нь. Тэгээ энэ нь одоо яах вэ гэхээр одоо тэн дотор одоо эмийн сан байх хэвээр, бензин колонк байх хэвээр, ядарсан хүний даралт үзийг үзээд явуулчих хэвээр, амрыг гэсэн хүнийг амруулах хэвээр, нойл нь байх хэвээр. Одоо ингээд замын дагуу нэг улсаас нэг ийм нэг жордо хийгээд одоо модон жордон ч юм уу хийгээд тэгээд нэг хогны юм юу байрлуулсан байгаа байхгүй. Энд чи шаардлага хангахгүй ингээд одоо автобус унаатай явж байгаа хүмүүс чинь тэнд буун нойл нь ингээд овоодсон. Дээрээс нь хог нь ингээд хөглөрцөн юм байгаад байгаа штэ. Тэгэхээр энэ цогцлборуудыг барьснаар тэр хогны асуудлуудыг тэр цогцлбор шийднэ. Явж байгаа хүмүүс тэнд хогоо үлдээ. Тэр хогийг одоо тэр байгуулсан бизнес эрхлэгч өөрөө ялгаад тий нөхөө одоо сайхан стандартын дагуу ялгаад энэ хогийг зэгцэлж чинь гэдэг чинь энэ бас том ажил байхгүй юу. Дээрээс нь тэр нойл боловсон нойл одоо тэр хүмүүс чинь сайхан амраад гарах тэгэл одоо хүнд ямар үйлчлэгээ байна байх юм уу, хөдөлთა үйлчлэгээ байх юм уу, хоолны чанарын шаардлага хангацсан тий ариун цэврийн дээд түвшинд стандартын дагуу үйлчлэх энийг бол одоо хийх шаардлагатай учраас манай холбоо байгуулагдсан. Тэгээ манай холбооны гишүүн бас нэгэн одоо компаниуд байна. Энэ компаниуд ямар өргөтэйгээр аймагтай юу байгаа тий. Тэгэхээр энэ холбооныхаа дагуу бид нар энэ үйл ажиллагааг бас хийх одоо тэгээд зорилготой бас сайн хийх зорилготой байгаад тэгээд энэ удаа ингээд бид нар туршлага судлаад явж байна л да. Тий яаж хийвэл болох юм одоо чанар стандарт ямар байх юм ингээд ингээд явж байгаа. Тий. Яг одоо үйл ажиллагааны чигдэрсэн бас манлайлал явж байгаа байгууллагуудаас туршлага. Өнөөдөр яг энэ туршлага судалж байгаа байдлаас танд юу илүү анхаарлыг чинь татж байна? Би яг үйл ажиллагаанд энийг бас хэрэгжүүлвэл бусдын ч гэсэн энийг сонсоосоо гэж бодож байгаа тэр зүйл нь юу вэ? Энд их би баяртай байна. Маш их мэдэж авлаа. Энэ одоо энэ байгууллага маань маш их одоо боловсронгуй хийсэн байна. Бид нар ингээд нэг юм хийхээр бүх юмыг өөрөө хийх гэдэг байхгүй компаниуд чинь. Одоо шил хоолны газар ажиллуулах махын бэлтгэдэг компаниас авах юм бэ. Одоо тэр одоо гурил будаа бүтөөз юу байдгийг ногоо төрөлжүүлээд одоо ийм ногоо ингээд нөгөө компаниудаар ингээд гэрээ хийдэг юм. Одоо манай тэгээд тэрийгэ бэлдэс аваад ирнэ. Тэгээд тэрийгэ стандарт хангацсан шинжилгээний бичгтээ одоо юу эрүүл ахуйн шаардлага хангасан бүтээгдэхүүнийг авчираад одоо ингээд хагас боловсруулсан бүтээгдэхүүнийг авчираад бүтэн боловсруулаад гаргах нь биш үү тий. Тэгээ бидний энэ арга хэмжээнд одоо бас том компаниуд явж байна. Тий. Жишээлбэл одоо ургаана эко бүтээгдэхүүнтэй үйлдвэр байна. Дашваанжил тий. Одоо энэ дашваанжил чинь бас ялтчгүй бас том үйлчлэгээ байхгүй юу. Тэгээ том үйлчлэгээ байна. Тэгээд энд явж байгаа бүрэлдэхүүн их сайхан юмнууд явж байна. Компаниуд ангаараа бизнесээ хөгжүүлэхээс илүүтэй холбоо ош нэгдснээр юу ямар давуу талтай байна? Яа одоо хоорондоо бид нэг туршлагаа солилцож байна. Өнөөдрөөс ахуулаад тэгээд одоо тэр холбооныхан хэнд юу нь одоо илүү давуу байна. Энийг судлаад одоо нэвтрүүлээд харилцан одоо юугаа солилцоод одоо туршлагаа солилцоод явах. Тэгээд ийм яг энэ чиглэлээр энэ холбоогоор ажиллана гэдэг чинь бол биднэрт маш их тийм одоо өгөөжтэй бас төр засаг бас энэ холбоогоор дамжуулаад одоо сая ихтэл аялал жуулчлалын одоо бизнесийн зээлийг бас 6 төрлийн зээл зарлахад энэний нэг нь замын дагуу үйлчлэх эрхлэгчдийн холбоонд одоо 6 ангиллын нэгэнд орсон байхгүй юу? Энийг бол одоо бас энэ дэр ингээд даам хэлэхэд манай холбооны ерөнхийлөгч Цаг Эрдэнэ гүйцэтгэх захирал Бат Чаргал удирдах зөвлөлийн дарга Дандас сүрэн гэдэг энэ мундаг залуучууд байна. Олон жил явсан энэ хүмүүс мэдээж энэ дэр бүтэхгүй юм их байна. Хөөцөлдөж байна. Энэ улсууд ч одоо тэгээд Солонгос, Япон гэл том соёлтой орнуудын замун дагуу үйлчлэгээ юу байдгийг гэдгийг үзэж харж байна. Бид нарыг авч яваад үзүүлж байна. Одоо энийг л хийчих гэсэн зорилготой ийм сайхан залуучууд байна. Энийг нь дагаад бид нар холбоонд илсэн гишүүд бид нар одоо бас хамтдаа ингэж хийгээд хөгжүүлээд явал улсад их хэрэгтэй, өөрчлүүлж байгаа хүмүүстэй хэрэгтэй, гадаад дотоодын жуулчдыг манай Монгол улс ч одоо жуулчдыг л одоо татах үндсэн гол зорилго байгаа шүү дээ тий. Одоо төрөөрөө улсаараа ард түмнэрээ одоо компаниудаараа ярьж байгаа. Тэгэхээр энийг хэрэгжүүлэхэд маш их төвхөнтэй манай холбооны энэ удирдах одоо дарга нар залуучууд бас маш их юм хийж байна. Баяртай байна. Энэ хүмүүсэл одоо ийм байдлын ийм ажлыг зохион байгуулж бид нарыг удирдах гэж бид нар сайхан юм үзээд туршаад явж байна. За өнөөдөр энэ өртөө төслийн хувьд энэ чинь нөгөө эко шийдлэр бүх төслийн одоо гол концепц нь явж байгаа.
Тэгэхээр мэдээж энэ өртөөнүүд маань дандаа дэд үтс хөгжөөгүй ийм газрууд дээр байгуулагдж байгаа. Тэгэхээр хийн түвш бол одоо эрчим хүчний ирээдүй гэдэг одоо концепцээр бид нар өнөөдөр энэ үйл ажиллагаатай холбогдож байгаа. Өөрөөр хэлбэл тухайн одоо өртөөний барилгуудын халаалт болон нийтийн хоол үйлдвэрлэл мөн одоо нөөцийн эрчим хүчний энэ хөөсрийг бол хийн түвшээр бүрэн шийдэх боломжтой юм байна. Энэ дээр одоо энэ төсөл дээр бид нар олон жилийн хоригдсон төсөлн өөрийн туршлага ноу-хаунд дээр тулгуурлаад одоо бүрэн шийдлийг гаргад оролцох боломжтой гэдэг байдлаар орж байгаа. Өөрөөр хэлбэл одоо энэ тухайн объектуудын халаалтын асуудал, хэрэгцээний халуун усны асуудал, дээрээс нь одоо нийтийн хоол үйлдвэрлэлийг бүгдийг одоо газын хийн түвшээр төгс шийдэх боломжтой. Сайн байна уу, намайг Чанцал Доллом гэдэг. Ургаана брендийн үүсгэн байгуулагч. Тэгээд манай брэнд ингээд яагаад зам дагуу үйлчлэгээний холбоотой ингээд холбогдож байгаа гэхээр ихэнх дандаа манай харилцагч нар, манай хэрэглэгч нар тэгээд бид нар ингээд ихэнх газрууд дээрээ дандаа ирж нөгөө судалгаа хийдэг. Яагаад гэхээр бид нар юун дээр алдаад байна? Энэ нутаг нутгийн яагаад гэвэл эн чинь дандаа өртөөчлсөн газрууд байгаа учраас нутаг нутгийн усны онцлог нь юу вэ? Энэ усны онцлог тохирсон ямар бүтээгдэхүүнийг бид нар хөгжүүлвэл илүү бага зардлаар илүү их одоо бүтээмж авч болох уу? Бид нар бас нөгөө энэ усан дах агуулмжаас хамаарат одоо боокны ч гэдэг юм аян угаагчны хүчин сулардаг. Тэгэхээр энэ одоо онцлогуудыг ингэж зассан одоо шийдлүүдийг гаргаж авах нь энэ хүмүүсийн одоо ажлыг сайжруулахаас гадна манай Монгол орны бид нар нутаг нутгийн онцлогтой бүтээгдэхүүнийг хөгжүүлж гаргахад маш том судалгааны ажил болж байна. Тэгэхээр он дээр ч гэсэн одоо нэг удаагийн оог бид нар ийм одоо говийн бүсүүд бол ихэнхдээ фторын агуулмжтай өндөр агуулмжтай устай байгаа учраас бид нар одоо энэ бүсүүдэд фторгүй шүдний оог ингэж одоо жуулчны баазуудад болон энэ үйлчлэгээний төвүүдэд байршуулъя гэх мэт хамтарсан бүтээгдэхүүнийг хөгжүүлж гаргахад одоо их өндөр ач холбогдолтой холбоо энэ байгууллагууд бол маш үүрэг ролтой хамтарч ажилладаг. Миний анзаарсан нэг зүйл гэвэл одоо манай Монголын ийм тусгай хамгаалалттай газар нутагт байрладаг ийм жуулчны баазууд ийм аялын ийм компаниуд бол илүү одоо энэ Dream House-аас үлгэрч авах хэрэгтэй. Яагаад гэвэл бид нар одоо ингээл тусал бүрийг хоримтлуулъя, усан хэмнээ те усанд хэмнэлттэй айгу вагч гэл ингээд мянган гоё юм ингээд зохиогоод байдаг. Гэтэл тэнд одоо Монголын хамгийн ариун догшин газар дээр ингээд нэг удаагийн одоо оонууд ч юм уу, нэг удаагийн сойзнууд, нэг удаагийн ийм гялгар хайсан ийм шампуны одоо ийм уутнууд ингээд маш их хаягдсан байсан. Би энэ бас тэрэлж зөндөө тийм юм харсан. Тэгээд энийг хараад анзаараад бас ингээд яагаад ийм Монголын хамгийн ариун догшин газар ингээд ийм нэг удаагийн амар аюултай бодисуудыг агуулсан ийм ирээний хинэн ч мэддэхгүй брендийн юмнууд хэрэгэлдэм бэ. Ингээд адилхан шахуу үнэтэй байхад бас Монголынхоо ингээд нэг ийм буух эзэнтэй, буцах хаягтай, эко бүтээгдэхүүнийг хэрэглэж болдгоо болов уу гэж бодож ирсэн. Гэтэл манай харилцагчид маань одоо энэ ялангуяа зам дагуу үйлчлэгээний харилцагчид маань бол манай хэрэглэгчээ зөндөө байгаа. Урхан одоо кафе маань ч гэсэн бас манай харилцагч байхгүй. Тэгэхээр ингээд эднэрийг ингээ хараад байхад бол эздүүд нь өөрөө нөгөө нэг ийм байгаль дээлтэй байх зарчмыг ингэж баримталдаг, Монголынхаа үндэсний үйлдвэрлэлийг дэмждэг ийм хүмүүс байдаг. Тэгэхээр энэ нөгөө эздийн өөрийнх нь энэ нөгөө баримталдаг зарчим өөрөө одоо үйлчлэгээний төвүүдэд юу хэрэглэх вэ гэдгийг айгүй их тодорхойлж өгдөг юм байна. Тэгэхээр ялангуяа бид нар ийм богино хугацаанд ингээд шуурхаа дайраад гарч явах тохиолдолд гүцгүүлэгмээргүй байна тий. Ямар нэгэн халдварт өвчин авчмааргүй байгаа учраас ийм эко зүйлийг хэрэгжилж байгаа, аюулгүй орчныг бүрдүүлж байгаа зам дагуух үйлчлэгээний холбоодын гишүүн байгууллагуудаа бүгдээрэнд нь маш их баярлалаа гэж хэлье. Айлж бишэл подкаст маань үргэлжилж байгаа. За одоо бид замын дагуу үйлчлэг эрхлэгчтэй холбооны удирдах зөвлөлийн дараа цог эрдэнтээс ярилцлага үргэлжлүүлнэ. За сайн байна уу та? Сайн байна уу. Энэ өдрийн мэндүргээ. За өдрийн мэндүргээ. За бид нар одоогийн зам дагуу үйлчлэг эрхлэгчтэй одоо холбоотой хамтраад энэ дугаараас бэлтгэж байна. Тэгээ нэлээд олон бас шинэ мэдээлэл бас хүлээж авч сонсож байна. Тэгээ танаас бас нэг хэдэн зүйлийг асууя гэж. За нэгдүгээрт нь одоо яг энэ альж үйлчлэлийн зам дагуу үйлчлэг эрхлэгчдийн одоо энэ 57 цэг аль биесээр баталсан байгаа юм байна. Тэгээ яг 37 гэсэн байгаа тий. Одоо гэрээгээд үйл ажиллагаа нэхлээ явж. Тэгээ энэ тоог цаашаа нэмэгдүүлэхэд одоо ер нь холбоо бас яаж ажиллаж байна, ямар ажлуудыг хийж байна, магадгүй хийж байгаа төлөвлөж байгаа ажлуудтай уялдаа тийм асуудлууд бас гарч ирж байна тий. Хамгийн анхны бол 35 цэгийг 2021 онд баталсан. Тохойд байгаль орчин аялал жуулчлалын яам, зам тээврийн хамтраад. За тэгээд энэ маань өөрөө зам маань одоо шинээр нэлээд хийгдэд яваад байгаа тий. Үүний дагуу 2024 онд засгийн газрын 189-74 дугаар тогтоолууд гараад 58 цэг баталсан.
За яг одоо өнөөдрийн байдлаар энэ дээрээс 35 цэг нь одоо гэрээ байгуулад ингээд явж байгаа. Гэхдээ яг энэ 58 цэг яаж одоо тогтоосон байг вэ? Ерөөдөө хоорондоо 100-аас 150 км зайтай олон улсын чанартай зам дагуу гэж байгаа. Олон улсын чанартай замыг яг тодруулаад хэлвэл ер нь бол нөгөө аймаг хооронд нийслэлтэй холбосон зам, одоо сумууд руу холбосон замыг хамаарахгүй гэсэн үг тий. Нийт бол 14,000 км орчим ийм зам байдаг. Одоо өнөөдрийн байдлаар 8,400 хатуу хүчтэй зам байгаа. Тэгээ энэ дээр л яг бидний зам дагуу зохицлуудыг байгуулах гад хэрэг эдгээр замууд дээр энэ 58 цэгээ бид нар одоо үйлчлэгээний зохицлороо байгуулж чадах юм бол одоо Монгол улсын хувьд аялал жуулчлал, зам тээвэр, тийм ээ, нийтийн тээвэр, ачаа тээвэр яг энэ тээврийн салбар тодорхой хэмжээний дэвшил гарч одоо аялал жуулчлалыг одоо бид нар жуулчдыг одоо хүлээж авах боломжтой болж байна гэж үзэхээр явж байгаа. Гэхдээ бас нэг жоохон гацж байгаа асуудал байгаа. Энэ юун дээр гэвэл тогтоолын дагуу газар олголт маань хэрэгжихгүй байна. За. Энэ дэр. Тэгэхээр нөгөө төрөөс одоо яг ингээд бодлогын дагуу 58 цэг дээрээ байгуулна гээд энэ дээр нөгөө компаниуд сонгон шалгуулалтанд ороод гэрээ байгуулсан байж идэг. Яг нөгөө бодит байдал дээр газар маань олгохдохгүй байгаад идэг. Тэгэхээр нөгөө компаниуд нэг бол худалдаж авах, нэг бол дуудлага худалдаанд оруулах гэх зэргээр. Дуудлага худалдаанд оруулахаар ямар сөрөг тал бий болж байгаа нөхөлтөр өөр одоо дуудлага худалдааны үнийг хөөрөгдөх тий. Уул нөгөө үндсэн барилга дээр хөрөнгө оруулах хэрэгтэй байж идэл дуудлага худалдаа нь 200, 300, 600 сая хүрсэн тохиолдол хүртэл байна. Тэгэхээр нөгөө нэг төрийн маань одоо гол явуулж байгаа бодлого бол яг ингээд тодорхой түвшинд бас хэрэгжихгүй бас асуудлууд нэлээд үүсэж байна гэсэн үг. Газар олгогдохгүй гэдэг нь тухайн газар нь орон нутгаас үг нь бол олгогдохсоо та өсөлтөө өгөөд хамтарч ажиллах үг нь процесс явж байгаа юу те? Тий. Ер нь бол газрын тухай хуулиар тухайн аймаг сумын одоо мэдлэлт газар маань байгаа. Гэхдээ засгийн газраас дэмжиж 2 тогтоол гаргаад ингээд өгсөн. За энэ маань уул нь яг зориулт нь тодорхой өртөө байгуулах газар шүү дээ. Ер нь бол тийм ээ. Үйлчилгээний эзэг. Тий. Тэгмэт яг энэ маань одоо олгодохгүй ингээд яваад байгаа гэсэн үг байхгүй. Хамгийн анхны асуудлыг шийдэж энэ газар байх хэрэгтэй тийм. Энийг шийдэж дараагийн ажил болно явагддаг. Тэгэхээр хамгийн анхдагч асуудал дээр одоо тулсан гацсан асуудал нэлээх их байгаа гэсэн үг. За зарим нь бол одоо тэгээд авж гинөө. Дуудлага худалдаанд ороод авж гин. Яг тухайн байршилд одоо иргэн аж ахуйн нэгжээс худалдаж бас авж гин. Ийм тохиолдол бас байна. Гэхдээ одоо тэгэл аль болох болохгүй бүгдээрээ явж гин да. Тэгэхээр байгууллагууд маань олон болоод ирэх юм бас нэг давуу тал гарч ирэх байх те. Магадгүй ханган нийлүүлэгчтэй нэг байгууллага дангаараа гэрээ ихгүй нийлээд нэг юм системтэй болоод те одоо бараа бүтээгдэхүүн ханган нийлүүлэлтээ бас захиалдаг авдаг ч гэдэг юм уу тийм сувгийг бий болгох боломж байх уу? Ер нь бол нэгдсэн системгүйгээр явахгүй тодорхойлчихж байгаа байхгүй юу? За. Яагаад гэвэл яг нөгөө зам дагуу үйлчлэгээний зохицлоор саяны стандартаараа те ер нь одоо хэрэглэгчд үйлчлэгээ хүрэх одоо үйлчлэгээний тоогоор маш олон үйлчлэгээ шаарддаг энэ дээр. Зөвхөн одоо автомашинтай холбоотой үйлчлэгээхэд бензин, дизель, газ, цахилгаан, дугуй засвар, авто засвар гэх зэрэг одоо олон төрлийн үйлчлэгээ. Аюулгүй зохицол байх хэрэгтэй, камертай байх хэрэгтэй тий. За нөгөө иргэндээ хүндээ зорчигчдод чиглэсэн үйлчлэг нь та мэдэн тийм ээ хоолны газар, кофе шоп гэх зэрэгээр. Тэгэхээр яг нөгөө нэгдсэн байдлаар нэг менежмент, нэг стандартанд оруулж явахгүй бол нэг аж ахуй нэгж яг энэ олон төрлийн үйлчлэгийг хүргэнэ гэдэг амаргүй. Угаасаа боломжгүй нь одоо ингэж харагдаад эхэлж байна л та. За одоо манайхан түүчээ болоод явж байгаа өрхөн хаан өртөө дэрийн ингээл олон газрууд байна тий. Тэгвэл тухайн газар бүр одоо бараагаа татж авах тий бараагаа байршуулах, бараа байршуулсан бараагаа худалдаалах бүгдэн дээр нь стандарт одоо үйл ажиллагаа шаардлагач байгаа тий. Тэгэхээр тэр бол өөрөө нэг аж ахуйн хэтэрхий төвөгтэй байдлыг үүсгэж байгаа. За нөгөө дэлгүүрийнхээ үйл ажиллагааг хангуулж болж байна тий. Яг нэг үйл ажиллагаа ингээ барай авч байгаа бусад үйл ажиллагаа нь хоцрогддог. Хоёр тэгвэл хугацааны хувьд. Одоо бид нар нэгдсэн менежмент оруулж л явахгүй бол энэ хурдаараа бол одоо 30 он гарахад бид нар нэг одоо 20 дахин ч юм уу тий өртөөтэй л сууж гин гэсэн. Тэгэхээр одоо яалтчгүй л одоо нэгдэж, нийлж, нэг менежмент орж ижил энэ ажил маань явах хэрэгтэй болчихж байгаа. Тэгэхээр яг энэ дээр нэмээд хэлэхэд ер нь бол одоо за хувийн хвшүүд ингээд зам дагуу үйлчлэгээний зохицлоор байгуулахад орж जैन те илүү одоо тухайн нөгөө чиглэлийн үйл ажиллагаатай компаниудыг бид нар бас нэлээд урьж байгаа энэ дээр хувийн хвшүүд хөрөнгө оруулаад өөрсдөө үйлчлэгээндээ оролцооч. Тэгэх юм бол одоо энэ зам дагуу үйлчлэгээний зохицлоор гэсэн одоо энэ эх оронд маш хэрэгтэй зүйл маань ингээд хөгжих гээд байна тийм ээ.
давхар бас энэ дээр бас эдийн засгийн боломж бас байгаа шүү гэд ерөнхийдөө маш нээлттэй хандж байгаа. Бас бид нар туршлагаас ойлцох бас одоо хуралдаар явхад дэрэмээс хэлжсэн бид нараас өөрийнхөө яг энэ тогтсон менежментээр франчайз гаргахад бэлэн байгаа гэдэг. Яг ихний ээлжинд говийн бүсүүдээрээс хайж ийн гэдэг. Магадгүй яг энэ шилдэг бий болцсон зам дагуулчлалын зэгийн менежментийг хэрвээ энэ төрлийн бизнесийг сонирхож байгаа бол бас туршлага судлаад тухайн бэлэн болцсон бизнес амжилттай явж байгаа бизнес модельийг бас франчайз хийх боломжтой гэдээ бас ярьжсэн. Тэр талаараас бид ярьжсэн. Одоо анхдагч нар маань за 20 гаруй жил болж байгаа газар байна. 10 гаруй жил, 10 жил те. Энэ бол туршлага байхгүй юу? Энэ бол нэлээд хугацаагаа туулаад аль нь болж байна, аль нь болохгүй байна те. Энэ арга зүй байсан юм, энэ нэг хоногчтой байсан юм гэдгийг харчиж байгаа гэсэн. Тэгэхээр одоо холбооч одоо өөрөө салбараа одоо 95 гаруй хувийн яг гишүүнчлэн эсцсэн байна тийм ээ. Хоёр дахь үйл яг нь бүх энэ хөгжиж байгаа газрууд одоо холбоонд гишүүнээр эсцсэн учраас одоо бид нар дараачих нь юу гэж харж байгаа гэвэл одоо нэг нэгээр нэгний эзэн биш те. Бид нар бол нийтээрээ энийг авч явах хэрэгтэй гэдгээр. Хоёр дахь үйл яг тэр саний тэр болормоо захиралтай дэрийн өвсөс те. Эдгээр нь одоо ингэж байгаа. За одоо бид нар ямарсан чойрдоо ингээд дэрийг тодорхой хэмжээнд байгуулчлаа те. Одоо дараач одоо илүү ингээд алдаагүйгээр илүү ингээд зөвөр ингээд явах боломж байна гэд ингээд ороод ирж байгаа. Энэ бол маш цаашаалтай байгаа. Энийг бол холбоо дэмжиж байгаа. Одоо бид нар яг энэ одоо саяны тэр франчайзинг гүйцэтгэлгээ зохион байгуулалт, талбайн зохион байгуулалт яг энийг ингээд салбарлуулах те хөгжүүлэх яг энэ дээр л илүү их ажиллана. Орон нутагт үйл ажиллагаа эрхэлж байгаа бол орон нутгийн жижиг дунд бизнес эрхлэгчдийг бас яаж оролцуулах вэ? Бас их чухал оролцох хэрэгтэй хэсэг байгаа. Эдгэртэй бас яаж хамтарч ажиллах вэ? Тэдний бас оролцоог яаж хангах вэ? Дээрээс нь яг аялал жуулчлалын гол зорих газрууд дээр бол хүмүүс явсараа очиод бид нар хүссэн юм хардаг. Гэхдээ зам дагуу үйлчилгээнийхэн бол ерөнхийдөө яг нөгөө гол цэгүүдийн замаар орж гарах хэрэгтэй учраас магадгүй нутгийн бүтээгдэхүүн брендийг нь гар урлал хийдэг хүмүүс байдаг бол тэднийг энэ зам дагуу орж байгаа урсгал дээр борлуулж өгөх боломж гэдэг юм. Энэ дээр ямар бодлогыг бас барих боломжтой. Энэ нэг хэвэн цутгсан юм шиг байх юм бол хүний сонирхлыг татах нь явцдаа юм буурчж байгаа тий. Яг нэг кол гардаг, нэг загвартай яг л бүгд баруун урдаасаа ороод зүүн хойноос ангил гардаг болчихсон. Сонирхол байхгүй болчихж байгаа тий. Хоёр дахь үйл яг энэ дээр саяны тэр орон нутгийн одоо иргэд бизнес эрхлэгчид малчид ч юм уу тий. Эдрийг дэмжих тал дээр бол заавал холбогдох ёстой юм байна. Энэ дээр бол. Тэгтээ цогцлбарын онцлогийг бол ерөнхийдөө 3 ангилж бид нар харж ирсэн. Эхнийх нь болохоор барилга байгууламж, бүтээцийн хувьд тий. Одоо барилга байгууламж руу илүү архитектур талдаа бол гадны усууд одоо дараачийн шат болоод орчиж जैन тий. За хоёр дахь шат нь тухайн орон нутгийн байгаль. Тий. Одоо манай хаан өртөө бол одоо бичиг тад гээд одоо хадаад шилээд ингээ байгуулж байгаа тий. Тухайн хатаараа одоо хүний үзмжийг ингээ татаад байдаг тий. За гих зэрэг. За гурав дахь нь яг тэр саяны онцлог байгаад байгаа. Тэгэхээр за Японыг жишээ авахад Япон бол ингээд зөвхөн далайн гаралтай бүтээгдэхүүний одоо хоолоор дагуулсан зам дагуу байгаа. За одоо зөвхөн одоо вагой гэдэг нэг алгалсан махаар дагуулсан байгаад байгаа. Халуун аршаанаараа дагуулсан байна тий. За яг нөгөө нэг зөвхөн зам дагуугийнхаа тухайн тэр хэсэгт байдаг одоо иргэдийнхаа тарьсан ногоогоор зөвхөн хүнсээ бэлтгэдэг зам дагуу байгаа. Тэгэхээр энэ бол төрийн бусад бодлоготой бас уялдах хэрэгтэй юм байл. Одоо шинэ оршин хөдөлгөөн ингэ явж байна тий. Магадгүй одоо Дорногов аймагтны байрлах зам дагуу цогцлбор дээр ойрхон дээр одоо 20 малчдыг нэгтгсэн нэг хоршоо маань тэнд бүтээгдэхүүнээ хийж идэг. Ингэний хоормог нь тэнд яг эрүүлхэн савлгаатай байж идэг тий. Ингэжээж илүү нөгөө зам дагуудаач нөгөө иргэддээч аль аль талд нь оновчтой байх юм болов уу гэж харсан. Тэгэхээр холбоо бол энийг бол харж гин одоо үнэхээр хэрэгжүүлж гэж бодож гин. За яг энэ нөгөө нутгийн иргэдийн бараа бүтээгдэхүүнийг байршуулах энэ стандарт те үндэсний аюулгүй байдал энэ тал дээр бол тодорхой ажлууд хийгдэх байх. Тэгсний дараа энэ бол угаасаа нэвтрэн заавал байх хэрэгтэй ер нь бол тий. Таны хэлсэн дээр бас гинт надад бас тийм юу бодол төрж байлаа. Бид нар нэрэл зам дагуу үйлчлэгээ нэгээд цэг гэдэг ихэр цов идээд гуляш идээд гардаг ер нь нэг гэлс хордоо эзэн юм цайны газрын хэлбэрээр боддог. Тэгсэн яг орон нутгийн онцлогийг шингээсэн гэх юм бол хүмүүс бас магадгүй зорж очиж зогсдог үйлчлэгээ авдаг бас болох юм байна да гэд надад зүртэй сая бодол төрлөө. Тий. Ер нь зорин очдог байх нь бас зах зээлийн бас л нэг хэлбэрэлтэй ер нь бол тийм ээ. Зөвхөн одоо заавал тухайн замаар зорчих биш тий. Тухайн тэр замаар зорчоод тухайн өртөөн дээрээ зорин очин гэдэг бол бас л нэг л нэг онцлог л өөр болж ирж байгаа л да. Тэгэхээр яг энэ дээр нөө
гадаадын жишээ олон улсын шиг бид нар яриад байгаа нь одоо бид нар бол нэлээд хожуу байгуулж байна. Тэ? Нэлээд хожуу байгаа. 2026-нд одоо ингээд эхний 10 гаруйхан өртөөтэйгоо 58-ыг байгуулах гэж явж байна тий. За манай дэлхийн маань одоо юу болсон бэ гэвэл одоо маш хол урт ингээд урд алхаж байна. Тэгэхээр бид нар бас тэндээс нь бас алдаа оноог нь харахыг нэлээд хичээж байгаа. Тэгжээж бас энийг хөгжүүлэлт нь зөв болох юм байна гэж харж байгаа учраас саяны бас санаанууд гарч ирээ явж байгаа. Орон нутгийн иргэд бас ингээд оролцоод энэ асуудалд явах юм бол энэ нөрөөг нөгөө доктортой хөгжлийн зарчмыг бас сайн хангаад ирж байгаа гэж ойлгож болох бах те. Тэгэхээр салбар өөрөө доктортойгоор хөгжихийн тулд бас яг энэ дээр ямар ажлуудыг бас холбоо хийхээр харж байна. Нэг нь бол бид хоёрын бас ярьж байгаа нь орон нутгийн иргэдийн хамтрал байх байх. Өөр бас ямар алстай те. Алсын бас бодлого төлөвлөгөө байна. За доктортой хөгжихийн хамгийн анхны үндэс суурь бол төрийн бодлого доктортой байх ёстой гэж бид нар томьёолж байгаа. За яг энэ зам дагаа үйлчлэгээний цогцлбор маань 2020-оос 24 он, 24-оос 28 оны засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр тусагдсан байна. Яг ингээд тусагдаа яваад байна шүү тийм ээ. Яг энэ зорилтыг бид нар бол яг зам дагаа одоо эхний 58 байгуулагдаж дуустал ядаж байгаасаа гэж нэгдүгээрт бодож байгаа. За хоёрдугаарт гэвэл төрийн бодлогоодын уялдаа. Яг одоо өнөөдөр засгийн тогтоолоор бас гарч ийн те цахилгаан машинтай аль цэгт хүрдэг болох ёстой. Гэдэг чинь нөгөө нэг цахилгаан машин сэнгэлэгчийг суурьдуулах гэдэг чинь зам дагуу тий. Зам дагууг өмнөд хэлжсэн нэг ямар ч тээврийн хэрэгслийг сэнгэлэх боломжтой байх хэрэгтэй гэх тий. Хоёрт нь одоо зогсоолын асуудал. Зам тээврийн ам дээр 2021 оноос зогсоол гэдэг хөтөлбөр ингээ гараа явж байгаа. Тийм ээ. Тэгээ одоо манай алдар жавхлан сайд, аялал жуулчлалын сайд шинээр томилогдсон. Алдар жавхлан сайд бол бас зам дагуух нойлын асуудлыг шийдвэрлэнэ гэдэг бас нэг том зорилт тавьсан явж байгаа тий. Тэгэхээр яг энэ төрийн байгууллагууд аль яамд хамгаан хамаагүй, аль орон нутгад хамаахгүй тий. Энэ гарч байгаа бодлогууд маань яг энэ одоо явж байгаа зам дагуу зохицлоор өртөө байгуулах төсөлтөөгөө илүү сайн уялдаасай гэж бид нар энэ уялдааг хангахын тулд холбоос маш их явж байгаа. Хэрвээ энэ уялдаа хангах юм бол саяны таны хэлдгээр яавал энэ зам дагуу доктортой хөгжих вэ гэдэг бол яг тэнд гарч ирнэ. За хоёр дахь нь болохоор доктортой хөгжлийн зорилт байгаа тийм ээ. Эдгээр зорилтуудаас ер нь зам дагуутай уялдах салбар маш их байдаг. Сэргээгдэх эрчим хүч, цэвэр усны одоо хүртээ хэмжээг нэмэгдүүлэх гэх зэрэгээр бүр доктортой хөгжлийн 17 зорилт байгаа. Энэний 8 зорилттой шууд болон шууд бусаар шалгуур үзүүлэлтийн хүрээнд бүр холбогдох боломжтой. 8 гэдэг бол маш өндөр тоо. Тийм. Тэгэхээр яг энэ зам дагуу дээр яг энэ бодлогууд л их оновчтой байвал бидэрт илүү төхөн байна. За хувийн хвшил талдаа хувийн хвшлүүд маань бүгдээрээ сайхан ороод ирээ нээлттэй. Бүгдээрээ Монгол улсад өртөөгөө сайхан байгуулъя. Ингэж одоо хамгийн ногоон бизнес аялал жуулчлал маань одоо ямар нэгэн гацаа багтаагаар тий эргээд нөгөө дараагийн жуулчдыг татсан байдлаар хэрэгжих нь боломжтой болоо гэж харж байгаа. Одоо яг бид нар өөрсдөө энэ дээрээс ингээл доктортой хөгжүүлье, бодлогоо бас ингээ баримтлая гэдэг ингээ ярьж байгаа дээр та бас дурдж байна. Олон улс бол бүр хол өвчглаа гэдэг. Бид нар одоо бас энэ дэр үйлчлэгийн цэгүүд бол байсан те. Одоо л зохицолбор өртөө болоод ингээ дараагийн түвшиндээ гарах гэдэг явж байгаа яг цаг үе ба. Бид нар яг энэ олон улсын жишгээс хэр хол явж байна. За хэр ойртох боломж байгаа юм. Магадгүй яг энэ олон улсын жишгт ойртчвал биднэрт ямар даваа тал үүсэх юм бэ гэдэг асуултаараа соёлын ярилцлагад басгая. Одоо бид нар Атрын Гуанз гэлэн те зам дагуу манай өөрөнгө нарийн тэлд өрхийн бизнес эрхлэгчд байна. Яг эдгээр одоо хүмүүс маань яг түүхэн үүргээ биелүүлээл явж байгаа. Яг энэ зам дагуу өртөө болох яг тэр өртөө байхгүй учраас зам маань эзэнгүй байж болохгүй тэнд хүн хоол идэх хэрэгцээ шаардлага байсан тий. Тэр яг тэр үүрэг одоо үүргээ одоо хангалттай сайн биелүүлээл явж байгаа. Тэгвэл одоо энийг бид нар дэлхийн маань өөрөө хөгжсөн, хүний хэрэглээ хөгжсөн, хүний хэрэгцээ өндөр болцсон учраас илүү одоо стандартны үйлчлэгийг бид нар хүргэж энэ салбар маань илүү хол явах юм байна гэдгийг харчаад байгаа. Бүгдээрээ харцсан нэг саналыг байна тий. Тэгэхээр яг одоо энэ дээр огтлох хэрэгтэй л гэж хэлэх гээд байгаа. За одоо зарим зүйл дээр бид нар хувийн одоо ашиг сонирхол эрх шиг одоо хойшин тавиа тий. Яг энэ бол одоо хамгийн эко ногоон бизнес байна. Аялал жуулчлалын нүүрийг талхалж байна. Тэгэхээр яг энэ зам дагуу зохицлбор гэвээ өртөө байгуулах дээр төрийн байгууллага, хувийн хвшил, хуваарь хөдөлмөр эрхлэгч бүгдээрээ яг нэг талаас нь хараад энэ салбарыг хөгжүүлж иж бид нар бол нөгөө 1 сая жуулчин, 2 сая жуулчин авах тэр суурь нь бүрднэ. Нөгөө талдаа эдгээр өртөөг байгуулж байгаа ажлуудыг бүгдээрээ сайхан дэмжиж, хэрэглэгчд маань ойлгоё, маш зөв үйлчлүүлье тийм ээ. Тэнд одоо орон нутагт төв сурангаас хол
эрсдлүүрээд бизнес эрхэлж байгаа тэр сайхан өртөө байгуулж байгаа хүмүүсээ дэмжиж, эд хөрөнгийн хайрлыг, хамгаалыг, харилцан сайхан хүндэтгэлтэй ажиллая гэж байгаа. За энэний ард бол бид нар бол бас аялал жуулчлалаар яалтчгүй нэг дээш алхсан ийм сайхан цаг удахгүй ирэх болов уу гэж найдаж байгаа. Ялцчгүй аялал жуулчлал яриа л да, жуушны тоог нэмэгдүүлэн, дотоод аялал жуулчлалыг нэмэгдүүлэх гэдэг том бодлого зарчим гэл ингээл ярихаар хүмүүсийн хамгийн түрүүнд хэлдэг зүйл бол нойлоо шийдээч гэдэг комент маш их орж ирдэг. Тэгэхээр яг энэ асуудлыг маш чухал асуудлыг бас хүний одоо хамгийн анхны хэрэгцээ шүү дээ. Энэ асуудлыг бас нуруунд дээр өгөрж байгаа зам дагуу үйлчлэл хэрэглэгчтэй холбооноос маш их талархдаг. Би бас өөрөө гайд хүн олон жуулчин дагуулаа явдаг. Яг тэр зовлон биеэр ингээд туулаа явдаг хүний хувьд бол бас их талархдаг шүү гэж бас энэ ташрамдаас хэлмээр байна. Магадгүй бас энэ үгийг маш олон гайдууд, маш олон тур операторууд бас хэлхийг хүсэж байгаа хаа. Та бас үйлчлэл хэрэглэгчдэд дамжуулж өгөөрэй гэж бас хэлмээр байна. Тэгээ бас энэ подкастын маань цуврал дугаараар бид нар олон өртөөнүүдийг бас танилцуулах байгаа. Тэгээс хүрэлцэн ирж ажиллах гэсэнд маш их баярлалаа. За баярлалаа. Бас саяны тэр сайхан үгийг сонсоод сэтгэл өндөр байна. За энийг сайхан дамжуулна. За төгсгөлд нь бас нэг базаад хэлэхдээ за бид нар өртөө байгуулахаа 58 өртөө, за шинэ замууд хийгчих юм бол ерөөхдөө 80 орчим өртөө Монгол улсад бий болох байгаа. Одоо чойр, дундгов гэл хэвтэй чиглэлийн шинээр замууд явж байгаа. Энэ замууд маань орох юм бол ерөөхдөө 80 орчим өртөө Монголд одоо 2030 он хүртэл хэрэгжих боломжтой гэдэг. Тэгэхээр энэ дээр бид нэр яг төгсгөлд нь хэлж байгаа хамгийн том зорилт нь ногоон өртөө гэж байгаа. Бид нар ногоон өртөөг л байгуулъя. Түрүүний ярилцлаганд дурдсан доктортой хөгжлийн зорилтуудаараа чиглэсэн. За хоёр дахь ногоон өртөөний хамгийн гол агуулга нь бид нар энэ өртөөдийн цахилгааны хэрэгцээг тодорхой хэмжээнд сэргийгдэх эрчим хүчээр хангая. За сая та нойлын асуудал ярьсан тий. Нойлын шийдлийн хувьд байгаль орчиндөө ямар нэгэн хор хөнөөлгүй байх хэрэгтэй. Хөрс рүү шингэдэггүй. Тэр мань боловсрогддог байх хэрэгтэй тий. Эко байх хэрэгтэй. Энийг хангасан байх хэрэгтэй. За хог хаягдлын хувьд зам дугуй дээр хог маш их цуглардаг. Ингээл зам дугуй зорч байгаа усууд нэг зам дугуй цогцлбрууд дээр хогоо ингээ хайчдаг, харуултаа хогоо хайчдаг тий. Тэр хогийг бид нар яавал ангилж авах уу? Яавал одоо зөв боловсруулах уу? Яавал дараачийн шатны түүхийд болгож тэрийг ашиглах боломжтой байна тий. За сая ярьсан Dream Oasis нийтийн хоолны хаягдлыг ярьж байна. Энэ дээр бас яавал зөв байх уу? За барилгын хувьд нэгэнт одоо төвлөрсөн халаалтанд холбогдохгүйгээс хойш яавал зөв халаах уу? Яавал бид нар баг одоо эрчим хүчээр үнийг одоо халааж болох уу тий. Гэх зэргээр яг ногоон гэсэн, эко гэсэн бүхий л шийдлийг бид нэвтрүүлэхийг одоо маш өндөр судалгаа хийж ажиллаж байгаа. Тэгэхээр ногоон өртөөтэй болох цаг хугацаа бол ирнэ. Бүгд итгэлтэй байх хэрэгтэй. Гэхдээ энэ дээр бол хэн нэгэн байгууллага энийг бол бүх нийт монголчуудаараа бид тэр та бид хамтдаа байгуулнаа. Тэр энэ үйлийг дэмжиж оролцож байгаа та нартаа бас баярлалаа. Амжилт хүсье. Үүнийг дагаад бас үйлчлүүлэгчнүүд маань хүртэл бас энэ талын мэдлэг ойлголттой бас болох байх. Тэр тал дээр бас одоо үйлчлүүлж байгаа те нийт одоо үйлчлүүлэгчдээс энэ зашимд бас уриалж хэлгээд магадгүй бас зам дагуу үйлчлүүлж байгаа тохиолдолд бас боловсон өөртөөс үйлчлүүлэх хэрэгтэй байгаа шүү гэж хэлээд энэ удаагийнхаа дугаарыг өндөрлөж байна. Гигэ Монгол пэйж хуудасаар танд хүрдэг. Гигэ аялал жуулчлал подкастын маань дугаар дараа шинэ зочинтой та бүхэнтэй уулзгалнаа. Урт зам, холын аялал. Харин энэ бүхний цаана хүний амнаас аюулгүй байдал хамгийн үнцэнтэй. Өртөө болоо зөвхөн амрах зэг биш. Энэ бол аюулгүй аялал, соёл, хөгжлийн нэг хэсэг юм.